Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2024 онд нээлттэй хийсэн My Name is Law Kivan киног ярьж өгөхөөр бэлдлээ. Багшийн мэрэгжлийн ариун үнэт зүйл, амьдралын итгэл үнэмшлийг, гэгээлэг инээдэм, уянгийн өнгө аястайгаар хүүрэнсэн багшийн сургууль уран сайхны киног Didish Univision Дүг ТV-гээс хүлээн авч үзээрэй. Киноны агуулгыг товчхон дурдах юм бол өдөөгийн багийн сургуулийг хаах тухай шийдвэр гарч, багш ажилчид болон багийн иргэд дунд бөөн бужигнаан үүснэ. Орон нутгийн боловсролын тогтолцооны эмзэг ээдрээд асуудал болон багш нарын хүсэл мөрөөдөл өдөөгийн буйдхан нутгийн иргэдийн амьдралын хөгжилтэй өнгө төрхийг харуулах болно. Бодит явдлаас сэдвлэн бүтээсэн багшийн сургууль уран сайхны кино. За ингээд кинонд орцгоё. Хятадын нэг гудамд ядруухан залуу зам дээрх цусыг угааж буугаар кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр Ло Киван. Удалгүй дүрс солигдож гол дүр маань онгоцсон суучихсан явж байна. Тэр үед нэг хүн ирээд онгоцсноос буугаад бүгдээрээ салж явах ёстой шүү. Эмигрэшн дээр хурууны хээ болон зургийг чинь авна. Гол нь сандарч болохгүй. Миний хэлснийг л хийгээрэй. Тэд нар асуулт асуугаад байвал яах юм бэ? Тэгвэл sorry, I can't speak English гэж хэлнэ. Ингэж байна шүү. Тэгэхээр манай хүн хууль бус цагаач болж хэл нэвтэрж байгаа бололтой. Ингээд Бельгийн Брюссельсийн эмигрэшн дээрээ ирдэг. Шалгагч бүсгүй нийлээд ажиглаад байна. Кева маань I can't гэсэн чи ашгүй дарчлаа шүү. Амжилттай нэвтрлээ. Гарч ирээд нөгөө хэл давуулж өгсөн хүнээсээ та энэ газрыг мэдхүү. $40 өгвөл хүргээд өгье. Тэгээд тэндээ хүргүүллээ. Очоод мөнгө өгтөл цустай мөнгө өгч байна шүү. Чамайг юу туулж явааг би мэдэхгүй л дээ. Гэхдээ цустай мөнгө авахгүй. Ингээд $10 нь буцааж өглөө. Ингээд хууль бус цагаачдыг хүлээж авдаг төв дээр очдог. Англи хэл мэдэхгүй болохоор манай хүнд солонгос орчуулагч гаргаж өгнө. Сайн байна уу ноён Кеван? Би танд туслахаар ирлээ. Та үнэхээр азтай байна. Хүсэл бүглэх гэж бараг 2 сар хүлээдгийн. Та харин ирсэн өдрөл бүглөхөр болчлоо. Тэгээд авч ороод мэрэгжилтэнтэй уулзууллаа. Та эхлээд төрсөн он сар өдөр бас хаанаас ирснэ бидэнд хэлээж намайг Ло Кеван гэдэг. Би хойд солонгос төрж өссөн. Улсаасаа оргож гараад Хятадд байж байгаад ирсэн. Ингэж байна шүү. Та 2019 онд улсаасаа Хятад руу очсон юм байна. Тэнд та ямар ч орлогогүй байсан гэж байна. Тэгвэл та яаж наашаа ирэх тасалбар авсан юм бэ? Гэж байна шүү. Тэр үед нь Кеван миний ээж чинь танд мөнгө өгсөн юм уу? Гэтэл жаахан сонирн боллоо. Тэгээд дурсамжаасаа хуваалцдаг. Ээжийнхээ хажууд гой мэдээд сууж байла. Ээж та идэхгүй мө? Ээж нь зүгээрээ. Чи төрсөн өдрөөрөө ядаж бүтэн гой мэдчих. Тэгвэл бүх насаараа хоолнд санаа зовлтгүй амьдэрдэг гэж ярьдаг юм. За. Гү чи гоймонго яагаад тасалж идээд байгаа юм бэ? Гоймон тасалхаар богино насалдаг гэж ярьдаг штэ. Бүтнээр нь сороод ид. Ээж нь өөрийнхөө сүсгээс болоод нийлээд айцтай амьдэрдэг бололтой шүү. Ээж таныг зовоож яваад уучлаарай. Юу зовох гэж? Эрүүл хүүхэдтэй байна гэдэг чинь энэ орчлонгийн хамгийн том жаргал мэдвэ? За. Ээж өнөөдөр эртхий ирж амраарай. Эрт ирэх үгүйгээ би шийдэх вэ штэ. Ингээд явлаа. Ээж нь хоолны газар зөөгч идэх юм байна. Кева маань гэртээ сууж байгаад цас орохоор нь ээжигээ тосъё гэж бодоод гарлаа. Ээж нь ажил дээрээ байж байтал 2 цагта хүрээд ирчихэж дөрс шилжиж буцаад одоо үеийг харуулдаг. Мэргэжилтэн ноён Ло. Та цагаачлагчийн бичиг баримт авах гэж өөрийгөө хойд солонгос хэмээн худал хэлж байна уу? Гэж байна шүү. Үгүй. Тэгээд уулзалт дуслаа. Дараагийн уулзалт 2 дугаар сарын 5-нд болох юм байна. Юу? Дараа жилийн 2 сард уу? Би тэр болтол юу хийх болж байна? Яаж ийгээдэл ам зондаа гэж хэд яваад өглөө. За ингээд манай Кева маань 1 жил тэсэх ёстой боллоо. Тэнд цагаачдад зориулсан байрны зар байхаар нь яваад очдөг. Олон ортой нэг өрөөнд ороод төрөвчөө гаргаж ирээд харлаа. Дотор нь нэлээд хэдэн цустай доллар байж байна шүү. Юу мөнгө юм бол? Төрөвчөнд нь харин ээжтэйгээ агуулсан зураг нь байж байна. Манай хүн мөнгөө нэг юмд ороож нуугаад 0 орж нүрээ авгаачгаад буцаад өрөөрөөгөө орлоо. Буцаад орсон ч харин орн аль хэдийн эзэнтэй болчихжээ. Бүр 2 хүн байж байна. Манай хүн өөрийнхөө юмнуудыг авах гэтэл өгсөнгөө түлхэд гаргачлаа. Тэгээд гадаа нь хүлээж угаад дуусгаар нь орж авлаа. Бүтэхгүй газар бололтой. Тэндээс гараад нийтийн 0-д орж хаалгаад өгчөж байгаад 0 тонхор болдог. Дээгүүр нь салхисийгээд их хүү тийм аа. Хөлн даарах үед гутлаа тайлж 0-ийн цаасаар хөлөө ороож байгаад унтлаа. Тэгээд Кева маань хог түүж амзуулаа. Хогийн савнаас хоолны хаягдал түүж идэнэ. Гэтэл нэг л болдоггүй. Тэгээд ажиглж байтал нэг орон гэргүй ир шил тушаагаад задгаа мөнгө авч байна. Кева маань адилхан шил тушааж задгаа мөнгө аваад тэрүүгээрээ хүнсээ залгуулдаг. Нэг өдөр яг хөлдөж өгөх шахаад явж байтал ойрхон нэг газар гал түлчгэж очоод дулаацж байтал тентхийн дээрлэхүү гарууд ирээд манай хүнийг дээрлэгдэг. Ма үзэр юм чи юу вэ? Эндээс сайл. Яваа чамайг зодохгүй гэснэ. Тоглосон гэд баахан зодлоо. Тэр дунд нь байсан нэг хорлонтой бацаан манай хүний гутлыг аваад ус руу шидчихдэг. Кеван гутлаа уснаас авах гэж байгаад усан дунаад тэр чигтээ норчлоо. Амьд тулаад яг босгож өгтгийн даван дээр угаалгын газар ороод аврагдлаа. Оронгуудаа шууд л ухаан алдчихна. Тэнд байх үедээ харин ээжийнхээ талаар боддог. Ээж нь ажил дээр байхад нь 2 цагтаа ирсэн юм байна. Би дахиад асууя. Энэ хүн
Таны хүү мөн үү? Биш ээ. Би танихгүй. Тентхийн менежер нэрээд. Хой ли мөрдөгчөө. Наад үсгүй чинь манай чоо эзний холын хамаатан байгаамаа. Наад залууг чинь танихгүй. Гэд аварлаа. Ээж нь тэндээс холдоод гарах гэтэл үүдэнд нь харин манай Кеван ээжигээ тосох гэд хүрээд ирчихэж. Цочоод эргээд хартал цагдаа нар яг харж байна. Зүхтаарай гэд хоёулаа зүхтлаа. Зүхтэж байхдаа харин ээж нь машинд мөргүүлчихдэг. Ээж ингээл үед ээж нь хальт ухаан ороод Кевана яв зүхт заавал амьдр өөр сайхан газар болоод тэндээ хүн шиг амьдр. Юу яриад байгаа юм бэ ээж? Би таныг орхихгүй. Гэтэл нөгөө рестораны менежер ах нэрээд Кеван яв хурдан яваач. Явахгүй бол ээж чи дэмий өгсөн болно. Яв гэд явууллаа. Кеван маань ээжигээ тэнд нь орхиод нүдэндээ нулимстай байн эргэж хараад зүгтаалаа. Энэ үйл явдлыг бодоод угаалгын газар хөвтөж байтал тэнд нь харин нэг ганган бүсгүй хэрж байна. Тэгснэ Кеваны төрөвчийг нь авчлаа. Доторхыг нь харсан чи бөөмөнгө байж байдаг шүү. Шууд аваад тэндээс зүгтчихна. Өглөө нь Кеван сэрээд камер шүүлгээд үзтэл нөгөө бүсгүй камерт бичигдээд үлдчихсэн байна. Цагдаа нар бүсгүйг бариад авчлаа. Тэгээд ар гэрийнхэн рүү залгаад та одогтой Имаригийн ар гэрийнхэн үү? Тэр хулгай хэрэгээр баригдсан. Гэтэл бүсгүй утас аваад битгий ир зүгээр л батлан даалтын мөнгийн төлж. Битгий иргээд байна гэд гэж байна шүү. Кема очоод чи яагаад миний мөнгийг авсан? Мэдхгүй, санахгүй байна. Хаянгаар бол та тэр мөнгө бол ээжийн минь надад үлдээсэн цорын ганц зүйл. Чиний хулгайлсан тэр мөнгө чинь ээжийнхээ цогцыг зараад олж авсан мөнгө. Гэх үед дурсамж руу шилжлээ. Нөгөө менежер ах нь Кеванд мөнгө болон гадаад пассворд бас бэлэг явах тасалбар өгч байна. Маргааш өглөө бэлэг яв. Та ийм их мөнгө хаанаас олсон юм бэ? Би ээж чинь цогцыг донор болгоод эмнэлэгт зарчихсан юм аа. Юу? Та ээжийн цогцыг яасан гинэ? Ингээд шууд усаад амиа хорлох гэж байна. Ах нь барьж авч хутгийг нь хаюулаад. Ээж чинь энэний төлөө өгсөн юм уу? Амьдр. Юу ч болсон амьдргээ үсттэй. Хүн шиг амьдр гэж загсан биш үү? Гэд уйлаад байна. Кева маань мөнгөндөө огт хүрэхгүй байсан шалтгаан нь энэ байж. Тэр оройдоо очоод ээжийнхээ осолд орсон газрыг нь угааж ээжийнхээ цусыг харилгадаг. Ээжээс нь үлдсэн ганц зүйл болох цусыг өөрийнхөө нулимстай хамт ус сайлуулах хоолоор урсгана. Дөрс шилжих үед бүсгүй харин зовлонгийн жаахан ойлгов бололтой. Би мөнгөийг чи буцаагаад өгье. Харин намайг ердөө $30 хулгайлсан гэж цагтаад хэлээрэ. 30-аас дээш бол 20 ялтай байд юм байна. Ингэж байна шүү. Чи ичдэггүй мө? Хулгайч шоронд орохыг би яагаад болиулна гэж. Ингээд явах гэтэл би шоронд орлоо гэд чи мөнгө авч чадах юм уу? Бас төрөвчээ. Тэгээд Кеван аргагүй ирэхэд $30 гэж хэлээд бүсгүйг суллаа. Гарангуудаа харин гэртээ хараад байжвэ. Би маргааш мөнгөийг чи олоод өгнө. Ингэж байна шүү. Юу гэж тийм байх вэ дээ? Кеван маань салахгүй даглаа. Тэр үед харин тэндээс бүсгүй аав нь ирж байна. Бүсгүй аавыгаа харснаа шууд эргээд яваад өглөө. Аав нь харин Кеванд жаахан мөнгө өгөх гэтэл өгүүлсэнгүй. Эндээс явж үз гэд яваад өглөө. Кеванч бүсгүйгээ дагаад явлаа. Тэгээд манай хоёр нэг үл мэдэгдэх газар ирдэг. Кеваныг хүлээл гэж байгаад бүсгүй яваад орлоо. Тэгсэн харин мафийнхан бололтой хүмүүс нэг хүнийг тамлаж байдаг. Бүсгүй өчигдөр чамд өгсөн төрөвч болон мөнгийг буцаагаад өгч. Чи үнэхээр та уралхад амарх юм а Мария гэд төрөвчийг нь гаргаад ирлээ. Тэгснэ нэг алгадж унгаад. Дараагийн 5 гарагт миний төлөө нэг тоглоод өгч. Тэгээд энийг аав гэж санал тавилаа. Мария зөвшөөрөөд гараад явдаг. Гарчирэнгүүтээ дараа 7 хоногт өгөхөр боллоо. Гэсэн чинь харин манай Кеван зөвшөөрдөггүй. Яг одоо өгöd. Ингээд нөгөө газар руу яваад ордог. Оронгуудаа төрөвчөө хараад авах гэтэл нөгөөдөл нь харин манай хүнийг зодоод яг буудах гэж байна шүү. Мария очиж харагдаад одоо гарахгүй бол тэд чамайг ална. Кеван маань аргагүй байдалд ороод гарч явдаг. Мария харин Кеваныг гэртээ авчираад зодуулсан шархан дээрээ тавих эм өглөө. Тэгингээ ганц нэг юм асуулаа. Чи юу хийж амьдрдгийг? Би шил тушааж хоолоо залгуулдаг. Ажил олж хийлтэй. Гиснэ ажил олж өгөх хүний утас өгдөг. Тэгээд арай гайгүй хувцас гаргаж ирээд өмсүүлнэ. Тэгээд явууллаа. Бас ч гэж гайгүй бүсгүй болтой шүү. Маргааш нь Кеван нөгөө хүнтэй нь очиж уулздаг. Нөгөө хүн нь Кеванд хятад нэр өгөөд хятадуудын ажилдаг үйлдвэрт орууллаа. Энэ бүсгүй даамлын юм байна. Ингээд манай Кеван мах угааж англих үйлдвэрт ажиллалаа. Дандаа хятадууд байдаг болтой шүү. Нөгөөдөл нь харин манай Кеваныг шоглоод хөргөгчөнд түгжчихлээ. Манай хүн яахаа мэдгүй сандарч байна. Тэгсэн харин даамал хаалхыг нь онгойлгож өгч байна. Энэ ногоон товчийг дарвал дотроос нь онгойлгодгийг. Одоо мэдэж ав. Эднэр чамайг хэр удаж байж гарч ирэх бол гэд бооцоо тавьж байсан. Эднэр угийн шинэ хүнийг тэгдэхий. Ингэж байна. Даамал эмэгтэй ерөнхийдөө хүн чанартай бололтой. Орой ажиллаа тарахтаа бүгд нэгжүүлээд явж байна. Махнаас нь туудсан байх вэ гэж шалгад юм байна л та. Манай хүн ажилчдын автобусанд даамал эмэгтэйг хартал нөгөөх нь ингрээсээ жаах мах гаргаж ирж байна. Даамал бол тогтмол гусдаг бололтой. Оройн даамал манай Кеванд хоол хийж өгдөг. Яасан? Хулгай мах идэхгүй юм биш үсттэй. Та ажил хийгээд мөнгө олдог байж яагаад хулгай хийдэг юм бэ? Энэ байр сарын 200. Автобус
50, угаалга 30 евро мах хулгайлж байж л бид мөг илүүчилж чаддаггүй. Энд эмэгтэй хүн мах хулгайлахгүй бол тэнэг л гэсэн үг. Учир нь эрэгтэйчүүдэд нуух газар байхгүй. Харин эмэгтэйчүүдийн цээжвчийг шалгадаггүй. Даамал бүсгүй хятадд 3 хүүхэдтэй бололтой. Дунд хүү чинь үсээ хусцсан байна. Үсээ хуссан хүүхэд амжилтанд хүрнэ гэж манай улсад ярьдгийг. Тэр хөө ишээ. Охин тархины хагалгаанд ороод үсээ хусцсан байгаа юм. Гэж байна шүү. Ядарч яваа бүсгүй бололтой. Тэгвэл нөхөр даргын охин хурдан идэгрэх болтугай. Та яагаад идэхгүй байгаа юм бэ нөхөр дарга? Би маханд дургу болчихсон. Чи юун нөхөр дарга гэж дуудаад байгаа юм бэ? Одоо чи хойд солонгост биш. Бэлгэд байна шүү дээ. Тэгэд манай Кеван ажилчдын байранд амьдрахаар боллоо. Орон гэргүй байснаас хамаагүй дээр боллоо. Нөгөө Мария харин мафийнхны яриад байсан тэмцээнд оролцох гэж байна. Буудлагын тэмцээн бололтой. Яг буудах гэтэл харин болдоггүй. Дурсамж нь орж ирээд байна. Дурсамжинд нь ээж нь өвчтөй байсан үе нь харагдана. Бас ээжийнхээ оршуулга дээр байгаа үеийг харууллаа. Тэгснэ бууга тавьчлаа. Ээжийнхээ оршуулгын дараа аав дээрээ хурж ирээд энэ юу юм? Ээж үхээгүй. Харин та эмчилгээг нь зогсоох бичигт гарын үсэг зурцсан байна. Намайг бэлтгэлдээ яваад ирэх хооронд ээжийг алчгаж байгаа мó гэд уурлаж байна. Ээж бид хоёр чинь ярилцаад битгий ээжээр өөрийгөө өмөрөөд бай. Би байх юм бол зөвшөөрөхгүй учраас намайг байхгүйийг далиндуулаад ингэчиж байгаа мó. Чи буруу ойлгоод байна. Ингээд сонссонгүй. Ингээд авдаа дургу болсон юм байна. Мариагийн гар нь чичрээд нойл зогсож байна. Тэр үед нөгөө мафийн босс ороод ирлээ. Би зүгээрээ надад 5 минут өгч. Чи зүгээр биш л харагдаад байна да. Гиснэ хар тамхи өгч байна. Мария нөгөөдхийг нь тарьснаа гарч ирээд буудлаа. Одоо харин зөрөгтэй буудаж байна шүү. Хэсэг буудаж байгаад оноо тэнцээд сүүлийн ганц буудалд хийхээр болно. Өрсөлдөгч нь буудаад 10.2. Харин манай Мария буудах үед 10.4. Үүнийг нь харин нэг баян нөхөр хараад сууж байна. Тэгснэ туслахаа дуудаад нэг юм хэлээд байна. Мафийн босс Мариад нөгөө мөнгөтэй дөрвчийг нь өглөө. Мария харин нөгөө төрөвчийг нь аваад Кеван давичиж өгдөг. Өгчөөд шууд л яваад өглөө. Тэгсэн манай Кеван араас нь гүйж ирээд хоолоо идсэн үү? Ингэж бай шүү. Ингээд даамал авгаагаас хайруулын тавгийг нь авч байгаад Марида мах шарж өгдөг. Бас байцаатай шүлийгээд төмс шаардсан байна. Дэжгүй ширээ засчлаа. Чи эднэрийг худалдаж авсан юм уу? Худалдаж аваагүй. Цуглуулсан. Юу? Ногооны газрын хаягдлаас гайгүй ногоог нь авсан юм аа. Гэхдээ санаа зовлтгүй. Энэ цэвэрхэн. Тэгээд амсаад үтсэн чинь муугүй шүү. Үсээ боож угаад тухтайхан идэж өглөө. Хоолоо идэж дуусаад гаргаж өгөх гэтэл тэрүүгээр цай тараадаг хүн явж тараад үүдэн жаахан хүлээж угаад гарлаа. Тэгингээ бас бие бинийгээ жаахан хараад авлаа. Хараад байсан чи бас хөөхөн ч юм уу. Ингээд жил өнгөрчээ. Манай Кеваны ярилцлагын хугацаа болоод ярилцлаганд ордог. Ээжтэйгээ хамт Пхеньяны төв талбайд авахулсан зургаа баримт тулгаж өглөө. Нөгөө мэрэгжилт нь би ээж чинь цогцыг худалдаж авсан эмнэлэгтэй холбоо барьсан. Тэд ямар ч цогцос худалдаж авдаггүй гэж мэдэгдсэн. Иймэрхүү юмыг мэдээж хууль бусаар л хийдэг шүү дээ. Гэхдээ л та үүнийгээ баталж чадахгүй бол таныг хойд солонгосоос дөрвж ирсэн гэж бид нар итгэж чадахгүй. Та зүгээр л хятад хүн байх боломжтой шүү дээ. Тиймээс бид таныг хятад руу буцаахаас өөр сонголтгүй болж байна. Буцаана гинэ. Ингээд манай хүн давд заалтахар болсон бололтой. Даамалтайгаа ярилцаж байхдаа нөхөр дарга та намайг хойд солонгос гэдгийг мэднэ үсттэй. Тийм ээ. Чам шиг нөхөр дарга гэж ярьдаг хүн өөр хаанаас л ирсэн байв гэж. Та шүүхийн өмнө намайг гэрчлээд өгч болох уу? Болно штэ. Энэ шиг амархан юм байхгүй. Үнэхээр үү? Гэт баярлсан чи нөгөө хуссан махыг нь унгаачлаа. Баярлалаа. Зүгээр. Баярлсан бол надад загас авч өгөөрэй. Ингэж бай шүү. Манай хүн тэр дорн загас худалдаж аваад аваачиж өгөх гэж байна. Гэтэл замдаа нэг согтуу хүнтэй мөргөлдөөж шилтэй архийг хагалчлаа. Нөгөөх нь яа цусал байгаасаа гэсэн чи биш байна. Архийг хагарчиж. Бөөн уур болоод манай хүн рүү дайрлаа. Тэгж байхдаа хагархай шилэн дээрээ унаад гараа эсэгчлээ. Тэнд байсан эхнэр хүүхэд нь харин манай нөхрийг зодоод байна гэж цагтаа дуудчихдаг. Хүмүүс бичлэг хийгээд манай хүн интернетээр цагаат залуу бэлэг хүнийг зоджээгээд од болчлоо. Дэлхийн сургуульч шиг мөрөөдвөө Явцаа огшаараа хичээлээ 40 минутаар үр дүнтэй өнгөрөөгдөхөө. та надад сичээд байгаа юм. Ичж जैन. Хүүхдээсээ ичдэг ээж аху таарлаа. Энэ хоолны амт яатсан бэ? Яасан бэ? Ямар гой хоол ийсэн та? Зэрнэ. Одит ятлаас сэдвлэн бүтээн. Агийн сургууль. Уран сайхны кино 11-р сарын 4-өөс Didish Univision Look TV-гийн дэлгэцнэ. Үүнийг нь Мария үзээд шууд цагдаагийн газар хүрээд ирлээ. Тэгээд ааваараа яриулж байгаад Кеваныг батлан даалтаар гаргуулдаг. Аав нь харин манай Кеваныг сайн хуульчтай холбож өгнө. Баярлалаа. Нэг зүйлийг хэлэхэд охин маань одоо их тогтворгүй хэцүү нөхцөлд байгаа. Би түүний дэргэд түшиж тулах найдвартай хүн байгаасаа гэж хүсэж байна. Харин яг өөр шигэн тогтворгүй хүн бол Дэми баг. Чи манай охинтой дахиж холбогдохгүй байж
болох уу? Ингэж байна шүү. Оройн манай Кеван Мариятай хооллож байсан үе боддог. Сэтгэлээс нь гарахгүй байгаа бололтой. Тэгээд нөгөө аавынх нь танилцуулж өгсөн хуульчтай уулзна. Шүүх хурал болоход өөрийгөө Хойд Солонгосын иргэн гэдгийг батлах хэрэгтэй болно. Нэгэнт Хойд Солонгос гэдгийг нь батлах хангалттай нотлохоо байхгүй тул гэрчүүдээс мэдүүлэг авъя гэж байна. Тэгээд даамал эмэгтэй болон ажилд оруулж өгсөн ахыг дуудлаа. Нөгөө ах хуу босч ирээд би ноён Кеванд хятад нэр өгөөд компанид хятад хүн гэж танилцуулсан нь үнэн. Ноён Кеван цагаачлалын эрх авахын тулд өөрийгөө Хойд Солонгосоос ирсэн гэж худал хэлж байгаа юу? Тийм ээ. Тэр тэгж жүжиглж байгаа гэж надад хэлсэн. Ингэж авлаа. Юу? Чимээгүй. Гэрчээ мэдүүлэгт битгий саадвал. Тэгэд даамал авгааг гэрчээр дуудлаа. Ноён Кеваныг тэр зүгээр Солонгос гаралтай хятад хүн хэдийч Хойд Солонгос бол жүжиглээд цагаачлалын эрх авах гэж байгаа гэдэг дээр та юу хэлэх вэ? Тийм ээ. Би түүнийг Солонгос гаралтай хятад гэж бодож байна. Би тэгж жүжиглж буй олон хүмүүсийг мэднэ. Ноён Кеван бол тэдэнтэй яг адилхан. Гэж юм шүү дээ. Манай Кеван худал мэдүүлгийг нь сонсож гайхаад тэлсэнгүү уйлчлаа. Өдөр нь ажил дээрээ даамал авгаад дээр хүрээ тэрнэ. Хятад хүн гинэ. Та намайг яагаад ингэж байгаа юм? Хэлээч нөхөр дарга. Яагаад? Гэтэл тоодоггүй. Тэгэхээр нь худганаас нь бариад авлаа. Кевана гарчин зүсэгдлээ. Бол хэлээч яагаад? Гэтэл хэлсэнгүй. Кева маань бөөн гомдол болоод гараад явлаа. Гутраад Мария дээрээ очтол хаалга хальт онгоолгосноо. Яасан? Чи юм мартчаа юу? Үгүй. Гэтэл оруулсангүй. Шууд хаалга хаачлаа. Цаана нь харин нэг эрэгтэй хүн харагдаж байна. Хөөхий Кева маань ямар ч найдваргүй болох шиг боллоо. Харин Мария дээр ирсэн нөгөө хүн нь мафийн босс байсан юм байна. Дараагийн тэмцээнд бэлт. Ноён гэр чамааг оролцуулахыг хүсэж байгаа. Ингээснэ хар тамхи өгч байна. Тэгээд жаахан сүрдүүлээд чи бол миний хүн. Надад харагдах газар байж миний хэлснийг хийж бай гэж сүрдүүлчихэд гараад явлаа. Явсныхан дараа харин Мария Кеваныг хагаад араас нь гардаг. Даанчулсангүй. Нөгөө ажилчдын байран дээр хайгаад иртэл тэндээсээ аль хэдийн явчихж. Ингээд Кева маань дараагийн шүүх хурал болтол хэсэг ажил хийх хэрэгтэй боллоо. Тэгээд нийтийн 0 дорж хоноглоод хятад ресторанд ажил хийдэг. Хаягдал хувцснаас өөрийгөө болгоод ямар ч утгагүй хэсэг амжуулаа. Мария тарин нөгөө мафийн босс. Гэрд чам дээр 3 сая евро тавьсан. Хэрвээ чи ялж чадах юм бол чиний өрийг цайруулна гэж байна шүү. Манай Мария хар тамхины өрөө буудлагаараа төлөөд яваад байгаа юм байна. Би зохицуулалт хийсэн. Чи зүгээр ялахтал болно. Тэгэд тэмцээндээ оролцлоо. Өрсөлдөгч нь сүүлийн буудалтай албаар алдаад ердөө 3 оноо авдаг. Нөгөө талд нь харин Мария буудах гэснээ нэлээд юм бодоод байна. Тэгснээ албаар алдчихлаа. Магадгүй буудаад оноод байх юм бол намайг хизээч явуулахгүй юм байна гэж бодов бололтой. Чи чинь яаж байна? Би явлаа. Чи надгүйгээр хинч биш. Үгүй. Андуурч байна гэд гараад явчлаа. Манай Кеван харин ресторанд ажиллаж байх үед нь даамал авгай түн дээр ирдэг. Манай хүн нүүр өгсөнгүй. Кевана сонсооч. Манай компани захирал намайг тэгж хэлгэсэн юм аа. Хэрвээ чамайг Хойд Солонгос гэдгэнд батлагдчих юм бол манай компани хаагдана гэсэн. Тэгээд компани хаагдах юм бол миний визийг сонгохгүй гэж хэлсэн. Баг охин маань хагалгаанд орох гэд мөнгө хэрэгтэй байгаа. Тэгээд л ийм юм болсон юм. Гэхдээ захирал хэлсэндээ хүрээгүй. Миний визийг сонгаагүй. Одоо би хятад руу албадан буцаагдах гэж байна. Уучлаарай Кеван гэж байна шүү. Кеван харин хүлээж авсангүй. Ресторанд ороод цонхоор хартал үнэхээр албадан буцаагдаж байна шүү. Манай Кеван хуульчтайгаа уулзаж байна. Хэдийгээр баримт байхгүй ч эцсээ хүртэл үзээд алдсан шүү. Та кофе уух уу? Тэр үед нь харин ширээн дээр нь "И донхог дурсах ёслол" гэд урилга байж байна. Харсан чинь манай Мариагийн ээжийг дурсах ёслол болж байгаа юм байна. Манай хүн тийшээ нь яваад очлоо. Аав нь хараад "Чи яах гэж ирэв? Би зүгээр л туслая гэж бодсон юм аа. Та бүхэн надад их тусалсан шүү дээ." Гэд тэрүүгээр сандаж ширээ зөөж өгнө. Оройн харин ёслол эд явж байтал Мария согтуу ороод ирлээ. Та ямар нүрээрээ ийм юм хийж байгаа юм? Ийм юм хийгээд авах юм бол хүмүүс таныг ээжийг алаагүй гэж бодно гэж бодоо юу? Гэд аавыгаа тавлаж байна. Аав нь "Мария, болооч. Гуй." Гэтэл болсонгүй. Хутаг аваад амиа хорлох гээд байна. Тэгсэн харин Кеван гарыг нь бариад авлаа. Кеваныг харснаа харин тэндээс гараад гүйчлээ. Ёслол дууссаны дараа Кеван Мариагийн яваад очдог. Тэгсэн чинь нийл утаа байж байдаг шүү. Шууд хаалгыг нэвдээд орлоо. Плетгээ залгаатай үлдээсэн байна. Өөрөө харин тэнд мансуурчсан хэвтэж байдаг. Бас болоогүй нэг хамтрагчтай болцсон. Тэрийг нь манай Кеван шууд барьж аваад хөөгд гаргачлаа. Мария харин дахиад нэмээд өөрийгөө тарих гээд байна. Кеван болиулснаа шууд хар тамхинаас нь аваад өнгөчдөг. Тэгснээ шууд татгнаад ухаан алдчихлаа. Мария хаг сухантай байгаа бололтой. Ингээс яваад хор гаргах тариа авчирч тарьдаг. Кеван сэрх үед нь Мария дэрэгдэн байж байна. Сэрч гисэн үү? Энэ тэгээд юун тийм гоё байдаг юм бэ? Чи өөхөх шахлаа шүү дээ. Уучлаарай. Чамайг ийм юм руу оруулсанд. Би их муу хүн. Чи надаас хол байх хэрэгтэй. Чи их орилдгол болохоос муу хүн бишээ.
Одооноос чи хар тамхи татах юм бол би ч гэсэн татна. Хэрвээ чи өөрийгөө хорлох гээд байх юм бол би чамайг аврахаар хажууд чинь байх болно. Ингэж байна шүү. Мария энэ үгэнд нь уяр бололтой гарыг нь үнслээ. Үүнээс хойш манай хоёр хамтдаа байхаар болдог. Яг л эхнэр нөхөр шиг. Мария маань одоо тамхиа болоод энгийн амьдралдаа эргэж орлоо. Бас эхнэр нөхрийн хийдгийг ч хийцгэлээ. Мария Кеваны гаран дээрх сорийг хараад энэ юун сорив бэ? Бид хойд солонгосоос зүхтаад хятадд ирсэн байх үедээ ханцундаа дандаа сахлын утгатай явдаг байсан. Хэрвээ цагдаа нарт баригдах юм бол шууд л өөрийгөө эвгүүтгэн гэсэн бэлтгэлтэй байдаг байсан. Буцаж очсноос тэрэн дээр гэж боддог байсан. Гэж байна шүү. Хэцүү ч юм аа да. Мария жаахан өрөвдлөө. Ээж маань надаас болж өгсөн. Би үнэндээ энд ингэж жаргах эрхгүй. Гэх үед Мария бас ээжийнхээ талаар бодов бололтой. Би ч бас ингэж жаргах эрхгүй. Ямар ч тач манай хоёр жаргалтай л байгаа юм байна. Тэгээд тэрвэрлдээд жаахан уйлэлдэн. Маргаашин шүүх хуралдаа оролцох боллоо. Мария Кеванд их гоё зангаа зөөж өгнө. Энэ хитрхи ганган юм биш үү? Ганган байхад юу н буруу байгаа юм бэ? Шүүх хуралд орох гэж байж тэр үед нь харин хятадаас нэгэн элгэмжирсэн байна. Задлаад үзтэл нөгөө даамал авгаа явуулсан юм байна. Загтал да. Би чамд их муухай зүйл хийснийхээ дараа хятадд буцаж ирээд хүүхдүүддээ чиний тухай ярьсан. Гэтэл бага охин маань хойд солонгос эмэгтэй машин дайруулж өгсөн гэд сонин дээр гарцсан байсан гэж надад хэлсэн. Би Янжуугийн сонины газар очиод архив дотроос нь ийм гарчигтай нийтлэл олсон. Энэ танаа ээжийн тухай нийтлэл байсан. Чамайг шүүхэд гэрчлэхэд хэрэг болж магадгүй гэж байна шүү. Харсан чинь хойд солонгос бүсгүй машины ослоор өөд болжээгээд ээжийнхэн зурагтай нийтлэл байж байна. Нөхөр Кеван, би чамайг намайг уучил гэж хэлж чадахгүй. Гэхдээ ээжийнхээ хэлсэн шиг хүн шиг амьдраасаа гэж хүсэж байна. Нөхөр дарга гэд загталдаа бичгэж. Тэгэд манай хүн энийгээ баримт тулгаж аваад шүүх хуралдаа ирцгэлээ. Тэнд бас нийтлэлийг уншиж байсан хүмүүс Кеваныг гэрчлэхээр ирцгэлсэн байна. Шүүхтэр ялах бололтой. Даанч тэр үед нь Мария руу нөгөө мафийн босс залгаж байна. Яг одоо ирж өөрөө төл. Үгүй бол чиний сайхан найз залуу чинь аюулд орно шүү. Ингээд сүрдүүлж байна. Мария Кеван дээр очиод би чухал ажилтаа болчлоо. Гяс явчихад шүүх хурал эхлэхээс өмнө хүрээд ирье. Ингээд яваад өглөө. Шүүхтэр өмгөөлөгч нөгөө сонины нийтлэлийг баримт тулган ашиглаж байна. Тэгээд Кеван босоод өөрийгөө гэрчилж үг хэлж байдаг. Тэр үед нь харин Марияг нөгөө том баянтай уулзуулж байна. Том баян, би энэ бүсгүйч чинь зүгээр ганцхан улирал авмааргүй байна. Харин чиний амны төлөөс болгож бүр авмаар байна. Би 3 сая доллар алдсан. Энэ бол чамайг алах хангалттай шалтгаан. Харин чи түүнийг надад өгөх юм бол өргүү гэж тооцъё. Тэр угаасаа чамд хэтэрхий гоёдно. Ингэж байна шүү. Тэгсэн чи нөгөө босс том баяныг хороочлоо. Тэгснэ чи яаж тэгж хэл зүрхэлж байна? Кеван харин нэг л тавгүйтэд болдоггүй. Марияга ороод ирнэ гэд хүлээгээд байтал орж ирдэггүй. Гэнэт бодсон чинь Мария аюулд орчихсан байжээ гэдгийг ойлгох болно. Шууд босоод ирлээ. Шүүгдэгч та суугаарай. Шүүх хурал явж байна шүү. Ингэсэн чинь шүүх хурлыг хаяад гараад гүйчлээ. Тэгээд шууд нөгөө мафийн байр руу яваад очлоо. Босс харин бүх мөнгө аваад тэндээс зугтах гэж байна. Чи яах гээд байгаа? Бид явнаа. Чамтай хамт явна. Ингээрди хүмүүс удахгүй ирнэ. Тэд чамайг бас хайна. Ойлгож байна уу? Одоо түүний бүх мөнгийг аваад хамтдаа явцгаая. Ингэж байна шүү. Тэр үед нь харин манай Кеван ороод ирлээ. Босс шууд барьж аваад манай хүнийг гөвж өгнө. Манай хүн мэдээж яаж зүгээр зодуулах уу? Давхар хамж түрээд ширээ мөргүүлж үзлээ. Боссын буудуулсан шархан сэтрээд хэцүү боллоо. Тэгээд хутгаа гаргаад манай Кеваныг яг дуусгах гэтэл Мария тэндээс буулаад авчихж гарлуу нь буудаад хутгийг нь тавиулчлаа. Тэгснэ яг гүцэх гэтэл Кеван түүнийг болиулдаг. Чамайг хэцүү юмнаас аварна гэж амлаж байсан да. Гэс тэндээс зугтцгаалаа. Тэр үед нь харин гэрди хүмүүс ирээд боссыг болон тэнд байсан бүх хүнийг дуусгадаг. Манай хоёр зүхтаад нуугдлаа. Кеван, тэд чиний араас ирнэ. Чи энэ улсаас яв. Автаа чи яриад газ чамаг явуулъя. Чи тэгээд яах юм бэ? Би энэ улсад амьдрах эрхгүй. Бас эндээс явах ч эрхгүй. Гэхдээ нэг өдөр заавал би араас ч очих болно. Бүсгүй жаахан уйлаад. Яагаад тийм хэцүү юм бэ? Уул нь бид сайхан амьдрах гэж байсан шүү дээ. Юу ч оройтойгүй байна. Миний энэ амьдралдаа хийж исэн олон тэнэг үйлдэлүүд дундаас хамгийн сайхан нь чиний төрөвчийг хулгайлсан явдал. Тэрнээс болоод би дахин аз жаргалыг мэдэрсэн. Тэгээд аавыг нь дуудаад эвтэйхэн тэндээс явцгаана. Онгоцны буудлын дээр очиод Кеван маань төрүүлээд буун. Тэр үед Мария аавтайгаа ганц нэг үг солилоо. Аав нь Кеван сайн залуу юм шиг байна. Би арай л сүлд ойлгох шиг боллоо. Намайг уучлаарай. Мария харин ээжийнхээ талаар дурслаа. Ээж над руу өгөхийнхаа өмнө залгасан байсан. Би тэр үед утсаа аваагүй. Би ээжийн өвчтөе хоолойг сонсхийг хүсээгүй. Тэр үед харин аав нь дурсамжийн талаар боддог. Ээж нь өвдөд орноос унсан байх үед нь буцаагаад орон дээр нь тавьж байна. Эхнэр нь зүгээр намайг явуулчих. Зүгээр л та нарт цаад болоод өгөхгүй хүлээгээд байх надад хэцүү байна. Гоё, намайг явуулчих. Үгүй. Марияд битгий хэлээрээ. Ээж нь түүнийг өөрөө орхисон гэдгийг тэр мэдээд хэрэггүй бах. Тэр мэдэхгүй байх юм бол
өөрийгөө буруутгахгүй баха гэж хэлсэн байна. Яг үүндээ аав нь буруугүй ээж Дэмил аавыгаа үзий ядаад байсан юм байна. Мария үгийг нь сонсоод таныг энэ олон жил буруутгаж байсан дуучлаарай гэхэд аав нь баярлалаа гэж сэтгэл нь онгоо бололтой. Тэгээд Кева маань эргэн тойрноо ажиглаж байгаад Гэлс Марияга гаргаж өгнө. Мария уйлаад болдоггүй. Яасан бэ? Хоёулаа удахгүй уулзсан шүү дээ. Хоёулаа нэгч зураг хамт авахулаагүй юм биш. Уул нь зугаалж болох зөндөө газар байсан. Хоёулаа Мадагаскар руу хамт явнаа. Тэгээд очиж болох бүх газраар хамтдаа хэлнэ. Одоо уйлахаа болоо. Чамайг ингээд уйлаад авах юм бол би чамайг яаж явуулах юм бэ? Гэд тэрвэрлээ. Мария тийм чимээг өхөн. Би чамд хайртай гэж байна шүү. Ингээд Мария маань явлаа. Тэр мөчөөс хойш Ло Кева маань амьдрахын төлөө бүхэл чадлаараа тэмцлээ. Хэл сурж бас ажиллаа хамгийн сайнараа хийн. Бас оршин суух эрхийнхээ төлөө өгч болох бүх хүсэлтийг өгч мэдүүлнэ. Гэхдээ энэ удаа зүгээр үлдэхийн тулд биш. Харин эндээс явах хэрэгтэй болохын төлөө тэмцлээ. Нэг л өдөр харин бүх зүйл бүтлээ. Ажлынхантайгаа салах ёс гүйцэтгээд гараад явна. Замын гарцсан дээр харин ээжигээ байгаагаар төсөөлдөг. Хүүгээ хүн шиг явж байхыг хараад ээж нь хувцсыг нь янзалж өгнө. Миний хөө сайхан харагдаж байна. Цэнхэр өнгө чамд зөгтөг байсан хэвээрээ шүү. Гэд ард нь энэгээд үлдлээ. Хэрвээ надад энэ бүхнийг дахиад тулах сорилт ирэх юм бол би чадах болов. Яг л элсэн дээр цамхаг барихтай адил хэцүү байсан. Гэхдээ хэрв зорилго нь адилхан бол гэхдээ яг адилхан зорилгын төлөө бол би дахиад туулсан ч чаднаа гэж байна шүү. Тэгэд нисэх буудал дээр очлоо. Та буцах тасалбар авах уу? Үгүй ээ. Нэг талдаа тасалбар авъя. Гэд Солонгос улсад Мария дээрээ яваад очино. Зарим хүн өөрт өгөгдсөн амьдралаа чамладаг бол харин зарим нь зөвхөн амьдарч үзэхийн тулд л тэмцсээр киночуд байлаа.